За сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэр гадаад харилцааны яамнаас төрийн үнэт цаас хэвлэл гэдэг компани руу 62.2 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг мэдээлэл гарсан. За тэгэхээр энэ 62.2 гэдэг тоог бид нар зөвхөн логикийн хувьд эрүүл ухаанаар хараад үзэх юм бол гадаад харилцааны яамны сүүлийн жилүүдийн төсвүүдтэй харьцуулаад харахад бол итгэхэд тун бэрх үндсэндээ итгэхийн аргагүй юм тоо. Тэгэхээр энэ мэдээлэл бол үндсэндээ худал мэдээлэл гэдэг бол нэг төрөнд хэлмээр байна. За ягаад тэгж хэлж ийм гэхээр гадаад харилцааны яамны сүүлийн 3 жилийн төсвийг харах юм бол жил тутам нэг 27.9-өөс 33 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж байгаа. Нийт салбарын гадаад харилцааны яамны хэмжээнд. За ингэж үзэх юм бол үндсэндээ сүүлийн 3 жилийн төсөв нийлээд 90 орчим тэрбум төгрөгөө гэсэн үг. Энэ 90 орчим тэрбум төгрөгөөс 30 орчим хувь нь үндсэндээ цалингийн зардал зарцуулагддаг. Үлдсэн хувь нь бол урсгал зардал, бусад төрлийн шилжүүлгүүдэд зарцуулагддаг гэсэн үг. Тэгэхээр эндээс харах юм бол үндсэндээ сүүлийн 3 жилийн хугацаанд 90 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байсан байгууллага өөр нэг компани руу за 60 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг бол үндсэндээ логикийн хувьд бол зөрчилтэй зүйл болж байгаа. За мэдээж энэ асуудал гадаад харилцааны яамны нэр хүнд, гадаад харилцааны салбарын нэр хүнд гэдэг бол тухайн улс үндэстний нэр хүндтэй шууд холбогддог. За хэлийн чандаас Монгол улсад суугаа олон улсын байгууллагууд, дипломатлогчийн газрууд, за олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол гадаад харилцааны яамтай холбоотой мэдээллүүдийг бол тогтмол ажиглаж идэг, харж идэг гэдгийг бас бид нэр ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр бол энэ ганц энэ тохиолдол биш, өмнө бас хэдий удаагийн тохиолдлуудаар гарч ирсэн. Гадаад харилцааны салбарын нэр хүндэд бол одоо зохион байгуулалттайгаар ийм гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тарааж халдах нь эргээд улс үндэстний нэр хүндийн асуудалтай холбогддог учраас энэ асуудал дээр бол үндсэндээ хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн, за олон нийт ч гэсэн үндсэндээ одоо болгоомжтой анхааралтай хандах хэрэгтэй мүү гэдэг талаас нь бол бид нэр асуудалд хандах хэрэгтэй. За мэдээж Монгол улс бол тодорхой хууль тогтоомжтой. За тэр дундаа Монгол улсын иргэний хуулийн холбогдох зарим заалтуудаас харахад бол аливаа хуулийн этгээдийн аливаа хүний алдар нэр хүнд бол хуулиар хамгаалагдсан зүйл. За үүнд халдах нь бол үндсэндээ одоо санаатаагаар зохион байгуулалттайгаар халдах нь бол үндсэндээ одоо иргэний хуулийн дагуу хориотой зүйл. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор тухайн энэ одоо энэ мэдээллийг тарааж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд за сэтгүүлчдийн хувьд бол энэ асуудал дээр одоо хуулийн дагуу энэ асуудал дээр тодорхой одоо тайлбар өгч за энэ мэдээллийнхаа үн зөв гэдгийг нотолж чадахгүй бол энэ асуудал дээр залруулга гаргах за учруулсан хохирлоо барагдуулах юм үүрэгтэй. Тэгэхээр хэрвээ цаашдаа нөхцөл байдал одоо дамжраад энэ нь улс үндэстний нэр хүндийн асуудалтай холбогдож байгаа учраас за энэ нь одоо мөн цаашлаад гадаад харилцааны салбарын нэр хүндэд ноцтой хохирол учруулсан гэж үзэж байгаа тохиолдолд магадгүй одоо шүүгт хандах за хууль шүүхийн дагуу асуудлыг шийдвэрлэхээс өөр одоо аргагүй юм нөхцөл байдал хүртэл үүсч магадгүй.